Дөнгөж нэг тэгэхэд услаа. Одоо надаа 9 хуруу байна. I have absolutely no idea what's going on. За өнөөдрийнхээ дугаараар би юу хийж байгаа мэ гэх юм бол би хумсаа будах гэж байна. Тэгээд би ер нь бол өөрөө хумсаа буддаг. Заримдаа кофе ууж жоохон сэргээг байх юм билүү. Би өөрөө хумсаа хиймэл хумс нааж агаад буддаг. Гэхдээ нэг 7 хоног, за хамгийн ихдээ 10 хоног л болдог гэх юм уу. Энэ удаа жоохон удаан тогтолцоотой хумс хиймэрх. За тэгээд энэ бас миний хамгийн сүүлийн удаах урт хумс болох бах. Би одоо ажилд очих юм бол тийм урт хумстай байж болохгүй. Тэгээ хумсаа анзлахтаас давхар бичлэг хийгээд явбал зүгээр юм болов гэж бодоод тэгээд бичлэг авч ийн. Тэгээ надтай хамт байгаарай. За тэгээд илүүтэй юм байлгүй бичлэгэнд орцгоё. Би нэр ийм юм аваад тэгээд миний хумсны бодогноос ёо арай л хөө. Тэгээд баах юм. Тэгээд ийм хиймэл хумс байна. Тэгээд надаас ёо энэ үс амар гоё ийм олон шиг тэмхтэй юм уу байхгүй. Нэг завал өнөдөр нэлээд хашгиалнаа. Тэг би болохоор ийм хүмүүс хийх гэдэг байхгүй. Гэхдээ энэ одтой хэсэг ийм ягаан одтой хэсгийг нь бол хийхгүй. Одыг хийхгүйгээр зүгээр ийм френч ийм барны ийм хэлбэртэй френч хийгээд тэгээд доор нь зүгээр ингээд бахан шигтгэн начиг шуудж байгаа. Усны хэлбэр нь ч гэсэн нэг иймэрхүү хийн заяа. Тэгээд яна хийж чадахгүй би 6 дахь бүр юм уу? Зөвхөн амар лайтай байна. Өсөө бод ши. Миний хүмүүс одоо нэг иймэрхүү байна. Гэтэ энэ жоохон ургацсан байна. Жоохон хумсаа авчи. Ер нь бол нөгөө хиймэл хүмүүс нахад ер нь бол богино хүмүүс байвал айгүй зүгээр идэг. За эхлээд би хүмүүсийнхаа илүү махыг авна. Илүү мах энэ дээр авах нь амар чухал заяа. Би ийм маар ингээд авдаг ийм илүү мах биш ээ. Цайнаас ш илүү мах гэж солиоодсан юм шүү дээ. Илүү арьс заяа. Ийм нэг хайчран гутах шиг иймар таны тэр нөгөө нэг ингээд түлхсэн арьсаа энийг ингээд сулгаж авна. Миний ихтэй шал эргүү болцсон. Ёо шал эргүү болцсон гэсэн чинь нөгөө амар тэнэг сонсогдсон юм. Та ихтэй энийг авахтай болгоомжтой байхгүй бол махаа аваач шил тусгаар нь штэ. За одоо штэ би энэ нөгөө нэг ингээд үрдэг юмар ингээ хүмүүсийнхаа талийг ингээд өрнө. Ер нь хумсаа өрнө гэдэг чинь ер нь амар муу штэ. Тэг би бол хумсаа өрмээргүй авахгүй тааж хумсаа үрээд ингээд хүмүүс хийх юм бол тогтсон нь илүү сайн болдог байхгүй юу? Тийм зураас жоохон гарах маягийн гэх юм уу? Хальт. За хумсаа үрчлээ ингээд миний хүмүүс бүр ёо амар нэмгэн нэм одоо болохоор би нэрээ хумсны праймер гэж бас байдаг. Зүгээр юм бейс төрхөн. Гэтэ бейс төрхөөс өмнө жоохон ядаргаатай ч гэсэн энэ дараа нь ингэж хумсаа авахтаа илүү амар болохын тулд peel off base ийм хэрэгжилж байгаа. Зүгээр ингээд хуулаад авагдчихдаг тийм бейс ахгүй юу? Одоо хиндэ ингэж хийчихнэ. Яа, энэ ямар өвдөж байна. Ямар өвддөг натс. Нэг санаас ууш нэг олигтой юм хийгээгүй мөртлөө алидийн бараг 50 минут өнгөрцөн байдаг натс. Гэхдээ би өнөөдөр өөрийгөө амар орой эхэлсэн гэдэг мэдэж байна. Бол өдрөөс эхэлсэн бол ядаж нэг 12 гэхэд дуусах гэсэн. Яа за тэр ч худлаад уус амар их цаг ордог заяа. Дор хаяж нэг 2 гэхэд дуусчихмаар байна. Тэгвэл бүр нэрээ боллоо. Японд хумсаа будуул ихээр амар үнэтэй байгаад байхгүй юу? Гэтэ Монголд байдаг бол баг ингэж өөрөө хумсаа будснаас будуулсан амар байхаа миний хувьд. Тэр нь баг илүү хямдхан тусах байхаа тий. Японд болохоор яг уу ингэж гэлэн будаг тэгээд ийм юм чинь би бүгдийг ингэж Amazon тэгэл эсвэл Японы нөгөө нэг 100 мөнгөний сери Америка гэдэг дэлгүүрээд байхгүй юу? Тэр дэлгүүрээс ингэж амар хямдханаар худалдаад авчдаг. Монголд яа төлж аллаа. Ингэж ямар өвдөхс юм уу? Би хитрхээ зузаан тавиад байгаа юм байна. Хүмүүс чинь ингэ бүр шатж байгаа юм шиг өвдөн гэвд тоо. Тэр миний хамгийн сүүлд Монголд хумсаа янзлуулсан газрын тэрэгч бүр үнэхээр аим хурдан хүмүүс янзалдаг. Зүгээр нэрээ
бараг 40 минутанд бараг болгочтой. 30 минут гэвэл арай худлаа ах заяа. За одоо яа бүр хийхээс айдаг болчихлоо. Зүгээр нөө хууларч авдаг гэж зүгээр энгийн бейсээр бүхэлд нь ингэж бодчихно. За арай гэж бейсээ түрхчлээ. Одоо арай гэж хиймэл хумсаанаа. Ингээ янз бүрийн хэлбэртэй байдаг байхгүй юу? За надад ийм гэрэл байгаа. Хиймэл хумсан дээрээ жоохон ингээд санийхаа бейсээсээ ингээд жоохон түрхээд өгөн заяа. Энэ санийхаа бейснээс ингээд түрхсэж байгаа. Зарыг гэж хиймэл хумсаа наачлаа. Хүмүүстэй хахаар цаанаасаа бүр ингээд нэг эмгтэлэг гойлчих юм тий. Эмгтэн угаасаа хүмүүс амар чухал. Тэгээ ялангуяа урт хүмүүс. Тэгээсээ энэ нэг сони юм дали болсон. Миний хуруу юм угаасаа мөрөө юм уу хаашийн сони тийм дали. Одоо хумсаа жинхэнэ янзлна өөрийнхөө хүссэн хэлбэртээ оруулна. Тэгээ угаасаа ийм урт бол арай урт байгаа зү тий. Тэгээ уртааснаас жоохон хасна. Тэгэл ингээл өөрч үгэн. Энэ бүр миний хамгийн дургу ажил. Энэ ерөөс дуустдаг байхгүй надаа. Тэгээ энэ дуусчвал би одоо нэг ашгүйдэ гэж боддог байхгүй юу? Ядарч байна. За үрээд байж. Камерны цэг туслаа. Миний энэ камерны цэг бүр нэрээ Canon G7X Mark II гэдэг камер ахгүй юу? Тэгээд бүр нэрээ хайбаг авсны хэрэггүй үнэхээр хэцүү. Одоо тэгтээ Mark III хүрсэн лээ те 3 нь. Тэгтээ ер нь Canon G7X бол нэг миний яг би ингээд 5 жил миний камерыг хэрэглэлээ. Тэгтээ ер нь бол нэг онц камер шээ. Таад арай өөр камер авсан дээр баг уцаараа бичлэг авсан баг хамаагүй дээртэй. За нэг иймэрхүү. Дөнгөж нэг тэгэхэд услаа. Одоо надаа 9 хуруу байна. I have absolutely no idea what's going on. За, амжилт. Одоо цагт болж байна. 9:40. За, эхлээд баг 2 цаг болсон байна. За болчихлоо. Одоо энэ дээр дахиад бейс түрхээд бас дотор нас ингэ түрхэн заяа. Ядарч шүү. Экюрод ихтэй сонир болчих гэсэн. Би нэр нөгөө ойрын үед дэглэн бариад байсан ахгүй юу. Тэгээд би нөгөө нэг тасгал хийх амар дургу. Сүүлийн 2 хоног би тасгал хийсэн ахгүй юу. Тасгал хийгээд би амар булгарцсан. Босч чухаар би бүр амар өвдөд. Тэгээд бүр амар тийм за би ингээ 2 дахь өдөр өчтөр тасгал хийсэн ахгүй юу. Эхний өдөртөө гайгүй нэг хэдэн грамм хасаад тэгээд өчтөр тасгал хийгээ. Тэгээ орой бүр ингээ байнд жоохон суугаад амар хөлсөө гаргаад тэг өнөөдөр өглөөж ингээ үдсэн чинь бүр баг нэмцсэн байв яах вэ? Яагаад би бүр өчтөр амар өсөж хонсон шүү дуулна. За энэ өстө жинсгнээс турж ин да мурж ин да гэж бодсон чинь бүр нэмцсэн байдیں۔ Йоо амар урамгүй. За юу л болгоод энэ холион мандгийн утга чинь. Миний нэрийг хийх гэж байгаа тэр нөгөө барын ирвэсний юм уу? Барын тэр нөгөө нэг хөлний тэр зураг жоохон хэцүү юм шиг. Тэр ч яг хөө тэрийг зүгээр ингээд тайлх зүгээр нэг цэг тавьж байгаа. Тэгээд хоёр талд нь хараар ингээд зурчд юм хэлээ л дээ. Тэр яг френч нь бүр амар хэцүү. Яана. Тэрэн дээр л нэрээ.
Юу болчих вэ? Заваарч өглөө би сая. За одоо зүгээр бэж өнгөөр ингээд бодмоор байгаа байхгүй юу? Гэтэ надаа бэж өнгө байхгүй заяа. Тэгээд зүгээр ийм baby pink гэнэ үү ийм өнгө олж авсан. 90 цохор юм болоод байгаа юм. Заавал 2 удаа бодож ижлэх байх юм болов уу? За одоо ингээ хатаацаа одоо эргэл бүтэлдэг болцсон. Яа гэж нилээ ягаанд өнгөтэй юм те. За одоо энэс үр ямар ч аргагүй юм чи те. Надад бол амар гоё бэж өнгөөс авахгүй тэр дааж дууссан. За одоо өлдсөн 9 хурууга энэ өнгөөр будаадах юм энэ үг санаас гарч ирээд байгаа юм байна. Ноос. 2 hours later. Арай л ягаан уу. Арай л ягаан тэгээд миний жоохон дургүй ягаан өнгө байгаадах юм аа. Яг уу тайд ямар харагдаж байна. Зүгээр юм. Камерын дээр жоохон бэж харагдаад байгаа. Йоо 11:30 болж байна. 3 цаг 30 минут болсон байна. Йоо ядарч өглөө. За одоо хамгийн чухал хэсэг шүү дээ. Одоо French хэсгээ тавина. Ямар сонь заяа. Миний сүүлд исэн бичлэгэн дээр маникюр хийдэг бичлэг үзье гинэ. Йоо энэ тохиолдол юм шүү. Надад хизээч ийм маникюр хийдэг бичлэг үзье гэсэн баг комент ирж байгаагүй заяа. Тэг яг ингээ хийжсэн чинь ийм комент ирлээ. Ямар сони мэдээд байгаа юм бах та намайг. Уул нарийнхан багс гэсэн бол тааж нарийнхан багс. Би энэ спонжн дээр ингээд рап гэдэрсэн тавьсан заяа. Тэгээ энүүгээр инги хийдүүлээ. Тэгвэл болох юм шүү. Яа, шал утлаа байна. За би баг энэс арай гоё зурх юм шүү баг. Болчихоо. Болчих юм шүү. Энэс үр яах юм те. Хатаач. За болчлоо. Бас гайгүй л яц юм шүү. Зурц юм шүү. Тийм ч амар муухай бол биш ээ. За одоо хэдүүлээ. Энийг бол ингэж хвчлүүрээр үзье заяа. Болох юм байна. Амар амархан юм байна. Зүгээр ингээд бор өнгө хийгээл тэгэл хараар ингээд хамаагүй зурчих юм байна. Одоо энийг бодлаа. За хоёуланг нь бодчихлаа. Тийм билгүү дээ. Чадаад байгаа юм шүү би. За одоо энэ шигтэнүүд наа. Юу наавал зүгээр юм бол. Энэ наавал гоё юм шүү. Тийм ээ тий. Энэ гоё юм тий. Чаа болчлаа манайхаа. Йоо ингэж нэг юм нэрэ. Йоо яа. Цаг заяа 2 цаг болж байна. 6 цаг хийц юм уу хайшээ. Хүрхэн болчих юм шүү. Йоо энэ будаг арилаад бүр амар ядарчлаа. Сүүлрүүгээ бүр заяа. Ядраад амнаас үхэж гарахгүй. Амар ядарлаа ёо. Гойлчлаа шүү. Би талент харуулъя. Хөтөгч ингэж зураг авахлааддаг үстэй. Бис заваарч өгсөө. Тэгтээ яг хүмүүс маань гоё л тэгээд болоо доо. Яг ингэ тулаад харах юм бол зөндөө ингэ муухай хэсэг байгаа заяа. Гэтэ яг байх уу. Угаасаа энэ нэг 7 хоног үе үедэл байнах гэж бодож байна. 7 хоногийн хүмүүсийг 6 цаг дотор хийж дуусгалаа. Тэгээд сая жигтгэнүүдээс ингэ наа гэж бодсон ч гэсэн яг энэ чигээрээ байснаас хүүрх юм шиг санагдаа. За тэгээд өөрөө ингэж гоё хумцаа будуулчих юм байна. Гэхдээ ер нь зөвхөн салон будуулсан дээр юм байна.